Зэвцэн тэр өмнө гарч байсан Бэгинийг авдартай зурлыг мангэрэлэн дээр үргэлжлүүлэхээр болсон гэж хэлж байна та. Тиймээс та хэдэд зөрүүл засаж өмнө гарсан бүхэл бардыг сесний хэмээн бүтнээр нь оруулж байгаа шүү. Шинээр орж ирж би үзэгч нартай хэлэхэд энийг орхоос өмнө хэдийдэн парт манасаа бүтээр байгаа учраас үзчихэд ороод ирээрэй. Харин үзсэн хэдэн маань энэ хүчхөдөлмөрийг минь үнэлээд лайк болон сабскрайб дарахаа битгий мартаарай. Тэгээ өөр нэг зүйлийг хэлдэг нь одоо манай хүний гэртээ харих цаг нь болсон. Одоо явж байгаа даалгавар нь түүний хамгийн сүүлийн даалгавар бөгөөд энэ даалгаврыг дуусгасны дараа гэртээ харина гэж хэлдэг. За тэгээ сая хэлсэнчлэн саяны даалгаврынхаа газар руу манай хоёр яваад очиход нь тэнцэн хэсэг бүлэг хүмүүс байж идэг бөгөөд бид бүхний хамгийн сайн мэдэх өнөөх даалдаг Лукас ч юм байж байдаг. Тэгээ тентхийг ахалж байсан гисэн нэг хүн ам нэгтэй. Эндээ хоёр сүрд бүртгөөсөн хүмүүс. Та нар бид нартай нэг баг болсон. Сайн хэрэг шүү. Би багийнх нэг чинь танилцуулъя. Тэгээ өөрийгөө танилцуулахдаа намайг Редж Намбас ч гэдэг. Би A төвчтэй тохируулагч. Газрын элемент улбар шар шатны төвтэй. Та нар Лукас Викстэй танилцуулаад бол та тэр хүрэн шатны төвтэй A төвчний шиддэг. Галын элемент. Энэ бол Carol Master, усны элемент. Тэр бидний танк болно. Харин тэр бол нүдний шилт. Одоо хэдүүлээ энийг нүдний шилт гэж дуудах бөгөөд нүдний шилт чинь энэ хэдтэй бас хамт даалгаварт явахар болсон байдаг. Тэгээ өөрийгөө танилцуулахдаа A төвтэй шидтэн хүрэн улбар шар төвтэй гэж хэлнэ. Газрын элемент. Тэгээ хажууд нь зогсож байсан залуу болохоор A төвшин хүрэн шар шатны шидтэн би бол аватар. Имчлэг чадвартай. Хажууд нь зогсож байсан охин болохоор намайг Саманта Темпс гэдэг. A төвшний хүрэн шар шатны шидтэн усны элемент. Мөн ард нь байсан залуу энэ бол Баралт Лэнд. Тэгээ өөрөөр хэлэхдээ би саяхан A төвшний болсон. Хүрэн шар шатны төвтэй миний элемент бол гал. Би өнөөдөр энэ багийг удирдах явна. Тэгээ манай хоёрыг өөртөө танилцуулаач. Гэхдээ манай Жасмин A төвшний тохируулагч. Мөн Артур болохоор A төвшний тохируулагч галын шидтэй гэж хэлдэг. Тэгээ хажууд нь зогсож байсан Саманта гэдээс охин болохоор гал гинэ. Чамайг ямар ч илмэлгүйг сонссон штэ. Гэхдээ би хувийн шалтгаанаар шидэ ашиглаагүй. За ойлголоо. Тэр нөгөө энийг ахалж явна гэдээсэн хүн нь болохоор та хоёр одоо хүртэл ачаатайгаа явам уу гэд Лукас чиний орон зайн бүгдийн зайтай өгөхтөр битгий солиороо тэр надад ямар зай байхгүй Оливероос асуух гэхдээ Оливерын Самантагийн ачаа минийхт байгаа. Надад ч гэсэн зай байхгүй гэж хэлбэггүй юу. Нөгөө нүдний шилтэй хүүхд чинь надаа жаахан зай үлдсэн ингээд манай хоёрын ачааг нь өөрийнхөө орон зайн бүгжинд хийдэг. За энэ орон зайн бүгж нь болохоор маш ховор. Учир нь сая 2 суудыг бий болгосон дээр үеийн шилдэнгүүд энэ бүгжийг хийх аргатай нь хамт мөксөн учраас одоо ер нь бол тэ хязгаартай цөөхөн эдгэн ширхэг байдаг. Тэгээ нэг ширхгэн бар хамгийн бага урын хэмжээтэй нь л 1000 алтан зоосны үнэтэй. Займартай ч ингээд бүгд бэлэн болсон учраас одоо даалгавартаа орох гэж байна. Ямар ч тач манай хэд Гяндангийн харанхуй хэсэгт очсон байх бөгөөд энэ нь нэгдүгээр хэсэг. Тэгээ энэ Гянданд нь эргэн төрөн дээр ямар ч мангас байхгүй байгаад нь манай хэд жаахан эргэлцэнэ. Дээрээс нь хэсэг чулуу унаад дээшээ харахад нь асар олон мангас энэ хэдийн дээр нь байж таардаг. Ахалж авсан залуу шууд бол шөнөр өмхөгчд гэж нөгөө үедээ дохио өгөх бөгөөд тэр хэдийн тун зогсож байсан нөгөө ойлын үргэдээсэн залуу чинь ямар ч бэлэн байлгүй байхад нь дайраад орд ирдэг. Үүнээс нь ямар тач манад Жасмин хаадаг бөгөөд бүгд өөр өөрсдийн тулгааны байрлалаа эзэлж амжнаа. Ямар тач талдаа тулан гарах бөгөөд нөгөө ахалж авсан хүн нь болохоор өөртөөхөө маанаг ашиглаад бүгдийг нь хаалгах ямар шаардлага байхгүй шүү гэж хэлнэ. Тэгээс хэлж дуусвуугүй юу өнөө Лукас гэдэг хүүхэд чинь маш хүчтэй дайралтаар нөгөө үдийг чинь шатаагаад алцдаг. Тэр нөгөө ахалж авсан хүн чинь бисээ чамд юу гэж хэллээ? Чи Гянданд ямар байдгийг бидний үсттэй. Яаж гадав? Би тэднийг хурдан алсан тулдаа босоод маанагаа гамлаа. За тэгээ ер нь бол энд байгаа мангасууд нь алагдах ямар ч боломжгүй ер нь буцаад амьлаад өгдөг гэсэн үг. Тиймээс ерөөхдөө энэ үедээ тулдах нь ямар ч ашиггүй учраас маанагаа гамна гэж хэлдэг байгаа байхгүй юу? Хамгийн анхны энэ Гяндан илрүүлсэн адад явдал хайгчид аимшигт Гяндан гэж нэр өгсөн. Замтач манай хатмаа өргөлүүлж өсөр байгаад энэ Гяндангийн дараагийн давхарт нь хүрнэ. Тэгээ энэ Гянданд нь одоо энэ ахалж аваа хүн нь яг энэ хэсэгт очиод буцаад багийнхнаараа бутсан байж таардаг өмнө нь. Ямар ч манайхад вөөндө өргөлүүлж явж байгаа санаандгүй байдлаар нэг суманд өртгөө шахнаа. Тэгээ өнөөхийг нь өөрхөн дагаж боддол манай Артур очоо шалгатал энэ нь өрх биш маананы мангасан хийсэн зүйл болж таардаг. Агалж авсан залуу нь болохоор эргэн тойрноо маш сайн шалгаад анхаарал болгоомжтой яваарай гэд өргөлүүлж явснаар нэг хаалгын үн нэрнэ. Тэгээ өнөөх хаалганаас нь маш их алга хүсэл буюу хүчтэй аавра мэдрэгддэг бөгөөд ямар тач нөгөө газар руу яваад ороход нь эргэн тойрноос нь битүү газрын өтнүүд гараад ирдэг.
Тэгээ өмнө нь уг нь энэ хаваар явахт нь энэ мангас юусаа байгаагүй бөгөөд учир бүтүүлэг мангас гарч ирсэн дэр нилээн гайхнаа. Тэгмээс нөгөөдгнөөс нь арай хийм бултаад хамгаалаад байж байсан чинь Оливер гэдгийгсэн залуу чинь бид нар зүгээр л энэ үтийг хараад байгаа юм уу? Бид артефакт авах юм уу? Чи яг юу гэдэг юм? Наашгаа ухраач. Хатагтай Саманта, та надтай ойрхон байгаарай. Би бусдыг нь твж чадахгүй ш. Таныг дуртай яа хамгаална. Би наадах чинь сайхан санаа гэж бодохгүй л байна шүү. Гэсэн Оливер гэдгийгсэн залуу том толгоолоод нөгөө үдээсээ холдоо цаашаага гүнзгий яваад орхиноо. Ямар ч Артур нэг зүйлийг мэдрэнгүүтээ шууд өнөөг ахалж явсан залууг өөртөө ойртож татаад Лукаст галын бүрхүүлээ хий гэж тушаадаг. Нөгөө өнөө Лукас чинь зас. Гэвч ямар ч өнөөх галын бүрхүүлээ хийгээд эргэн тойроноос өөрсдөө хамгаалж амжнаа. Харин бүрхүүлийн гадна байсан өнөөх Оливер гэдгийгсэн залуу чинь өртөөд ясан л үлддэг. Ер нь түүний хүмүүс нь болохоор бүгд гайхаж байгаа штэ. Тэгээ Оливерийн цогцсноос ганцхан шидийн жилүүл үлдсэн баг бөгөөд өнөхөөг нь Самантад Артур өгдөг. Юм мэдээч өгсний ардуу цөөхөн штэ гэсээр нөгөөдөл чинь бүгд нийлээд мангас руу дайрахаар болно. Саманта өнөөх мангасыг нь манаргаж байх хооронд нүдний шил дайрахад нүдний шилтийн дайрал нь ерөөсөө өнөөх мангасан дээр нүдөлдгүй ээж хаас. Тэгээ нөгөөдөл чинь за нэг нэгээрээ дайраад бол угаасаа нэмэр алга бөөндөө дайраад энэ мангасыг зөксөөл яг гэсэн ард нь ганц хөдөлгөөн хүн нь өнөөх Лукас чинь. Яагаад гэвэл тэр айж байдаг. Харин манай Артур юу гэж мэдээж зүгээр суух уу? Өнөөх рүү чинь нэлээд хүчрэг дайралтыг илгээхт нь өнөөх нь ухаан алдаад тэгээ буцаад алга болчихдог. Тэгээ энийг харсан нөгөөдөөс нь за одоо гайгүй байлгүй те гэд явъя гэхт нь зас ийм юм дайжиж байгаа юм уу? Гэ нөгөө мө хулгайч ч юм бол үнэхээр өдөжл байгаа юм л та. Тэгээ тэгжилж дуусвуу үгүй юу? Гинтэл асар хүчтэй газар хөдөлдөг. Тэгээ байлыг бичсэн нөгөөдөл чинь өөртөө хамгаалтыг үүсгэж эхэлж байхад Лукас ганцаархнаа хамгаалтанд орж чадаагүйг анзаарсан манай Артур очоод түүнийг хамгаалнаа. Тэгснээг нь усан жибуух чинь надаас холт. Гэж явхад цаана нь эднийг ахалж явж исэн бааралд гих залуу өөрөө нэг гараа алдсан байдаг. Учир юу гэвэл саяны дайралтаас өөрийгөө биш Саманта руу илүү анхаарал хандуулснаас болоод. Анзаармөртөө зураглаж солиход өнөө гарнаас нь хитрхийг цус алдаж байсан учраас манай Артур сэлмээ халааж яваад өнөөхийг нь бүр шарж байдаг. Хэсэг хугацаа өнгөрөхөд манай хэд арай гэж цусыг нь намдаагаад амраа сууж байхад нь манай хүн дээр өнөө танк гэд байсан залуу нэгэн хоол авчирнаа. Тэгэд ам нэгтэй. Наадах чинь миний тусгай аяны сайн төвч. Би яндан сэлэхээр унахаараа иддэг юм. Баярлалаа. Энийг халаавал бүр гоё амттай болно. Бэслэг нь хайлах төдий идэл. Гэсэн үнэхээр л гоё амттай харагдаж байдаг бөгөөд саяны өгсөн сэндвичээ өнөөг тангтайгаа хуваагаад иднэ. Тэгээд саяны сэндвичийг нь сүйт хүсгөн өгсөн гэдгийг нь яг мэдээ сууж байхад нь өнөө балаа ямч нь ахлагч руу уурлаад хэлнэ. Би өг нь ээег төвчний ахлагчтай учраас л энэ генданд орохыг зөвшөөрсөн. Тэгсэн чинь одоо дахир додоо ахлагчтай. Бүх ч болоогүй эмчээ алдсан гэхээр эмчээ байгаад ямар ч арга алга гихт нь өнөөх баарал гэдээсээ хүн болохоор чи одоо битгий өдөөд вэ. Өөрийгөө ч хамгаалж чадахгүй ноёд гэд буюу манай Артураар хамгаалуулж хаад ийм юм яриад байгаа чи ямар ч удахгүй юм аа гэд хоорондоо хэрдэж явахт манай хүн хурж ирснэ. Лукас тандаа чи одоо бөксөр сэтгэх болж үз. Нэг мө улбар шар төвтэй хүн натаа ингэж ярих юм аа. Чиний төв чин шар байна уу? Мөнгөлөг байна уу? Бурхан ч надад ямар ч хамаагүй. Зүгээр л одооноос хариуцлагатай бай. Ягтэн нөгөө Лукас нь хэлэх зүйлгүй болдог. Өргөжлүүлэн баарал дээр очиад чи өргөжлүүлж чадах юм уу гэхтэнэ. Би яасан ч та хэдий хэрэгтэхгүй. Энэ миний хамгийн сүүлийн гинтэн баг. Тиймээс эцээ хүртэл явнаа гэд энэ хід маань энчэнэ нэг цаг амраад цаашаа өргөжлүүлж явнаа. Тэгээд цаашаа өргөжлүүлж явахын тулд манай Артур энэ багийг аглахаар болдог. Ягаад гэхээр тахир дутуу хүн дээр одоо ахлуулгаад байхыг хинч хүсэхгүй бааралд хөрдүүлж чи яхлаа гэж хэл. Манай цааш өргөжлүүлж явсаар нэгэн хаалтай тулдаг бөгөөд тэндэн зөксөж явсан одоо энэ хэдийнх нь нэрийг нь би сайн санахгүй нэрж өгөөгүй болохоор зүгээр зүсээр нь л явчих заа юу. Нөө сахалтай булчинлаг залууч чинь хаалтыг нь цогтөг бөгөөд ард нь манай жасмын хурж ирснэ. Дахиад оролдоод үзтээ. Гиснэ хамтдаа өнөө хаалт руу дайрахаар болно. Дэмуртаа саны дайралтаас нь болоод өнөө хаалтан газар унах бөгөөд тэр дундаас нь маш үдсэглэнтэй болор харагдана. Энэ одоо юу вэ? Зөөнөг болор халгаар нь яваад орохтон тодорхой хэмжээний маш үцэглэнтэй тайван уур амьсгал байдаг бөгөөд тэгээд энэ тайван уур амьсгалыг харсан нөгөөд болохоор энэ ч амар яг ихтэн манаа хүн ахалж явж байгаа учраас амарч болохгүй. Хэдүүлээ сонор шимж тавих хэрэгтэй. Нилээн сэжигтэй байна.
Гэт дөрвөлүүлэн явж байтал Жасмины өмнө гинтэл нэг зүйл харагдана. За энэ хүрээд энэ удаагийн партыг дуусгаж байна. Тэгэхээр та хэд маань дараагийн партыг илүү хурдан авч үзэх хүсвэл лайк болон subscribe дарахаа хийж битгий мартаарай. Тэгээ болж бол дөрөв шигээрэй гэдэг штэ. Тэгээ яг энэ хүртэл нүдсэн ихэнх өөрсдийнхөө сувгийн үзэгч болон уншигч нартай нэг зүйлийг хэлэхэд манга цэг геймэн зурагт ном цэг.com зурагт ном цэг сайт гэсэн эдгээр доменуудаар сайт руу орон өөрийн хүссэн мангагаа унших боломжтой шүү. Тэгээ алангаар нь ч орсон болно. Тэгээд энэ хүртэл тэр үзсэн тэр үнэхээр баярлалаа. Дараагийн партаар уулзлаа. Өнөөдөр баярлалаа.